Өнөөдөр Монгол эхний хичээлдээ бидээр шинэ жишээ үзэх гэж байна тийм үү? За тэгэхээр хоёр номерыг конвертыг онгоолгоод анхаараарай. Шинэ жишээ. Нэг карта. За. Потом маш хурдтай иш. Цэнхэр карт авсан сурагчтай харилцсан. Яаж харилцсан гэхээр наа картан дээр бичсэн өгүүлбэрийн дагуу юу хийх юмээр гэдгийг өөртөө харилцсан яриа. Сонгоод за тэгээд бүсдэгтэй. За тэгээд ямар утгатай өгүүлбэрт уншиж байна? За харилцан яриа байсан мөшөө сонтой хүмүүс юм. Би асуусан. Нэг нь асууж, нэг нь хариулсан. За их сан хэлж байна. Чмарда. Ихсэн. За тэгвэл шархаар авсан сурагчдын өгүүлбэрийг одоо бүгдээрээ нэг чадныг уншаах та. За. Ямар утгатай өгүүлбэр байсан бэ?
сэдв үзэж байгаа. За, өөр сонголтоо байна уу? За. Манай энэ ямар сэдв сонгох байгаа гэхвээ гэвэл манай бат хэлцээ гэсэн сэдв сонгосон. Өөр байна уу? Өөр сэдвтэй. За. Асуулт хариулт гэсэн. Шо. За, асуулт хариултын тухай хичээл үзэж байгаа маань гэсэн багт нь багуудтай чанараа. За, бус нь харилцаа гэж хэлсэн тийм ээ. Гэтэ бидний саяны харилцаа яриа ямар утгатай байлаа? Энийг Нэг нь асуусан хүүхдүүдээ маш идэвхтэй оролцож байгаа хүүхдүүд маань өнөөдөр хичээл хэн болж оролцохоо бид одоо тодорхойлох хэрэгтэй тийм ээ. Чи хичээл анхаараа тэргүүлж сурч баймаар байна уу? Дэмжигч бусдыгаа маш сайн дэмжиж сурч байна уу? Үлэр жишээ сурч оролцмаар байна уу? Мандат сурч оролцмаар байна уу? Самбай. За хамгийн түрүү миний баг дуусч байна гэж хараа. Мундаг авшгаа юм бэ. За мундаг авшгаа. За би одоо багшин. Харин. Бид яаж авах вэ? Надад бидний ямар сэдв үзэж байгаа нь 2 сант хуваагдсан тийм ээ. За одоо бүр ойлгомжтой. Миний нэр хин бэ? Яасан? Асуултыг би нэг үгээр асууж байна уу? Өгүүлбэрээр асууж байна. Атаа асууж байна тийм. Чи хэдэн настай вэ? 7 настай. Тэгвэл бидний өнөөдөр үзэж байгаа хичээл манай юу орж ирж байна? Харилцаа яриа буюу асууж байгаа өгүүлбэрийг ямар өгүүлбэрж авчих вэ? Хариултаа. Энгийн ярьж байгаа юм шиг хариулаад гэж тийм ээ? Юу гэж хариулж байгаа өгүүлбэрийг юу гэж хэлж байна? За сайн төшөлтэй. Хамаач чөлөөтэй. Чиний нэр хин бэ? Гэх миний нэр Уянгаа гэж хариулж штэ тийм ээ? Тэр өгүүлбэрийг та нар юу гэж хэлж байна? Хүүрнээ энгийн хүүрэн жирж штэ тийм ээ? Бид нар багш нь хүүрэн цохол уншиж байгаа та нар хэлдэг штэ тийм ээ? Энгийнээ яаж хэлж байна? Энийг хүүрэн. Тэгвэл энийг ямар өгүүлбэр гэх юм бэ? Ой, бид нар өнөөдөр үзэж байгаа маань ямар хичээл вэ? Асуух хүүрэн өгүүлбэр гэж хэлдэг. За хичээл байна. Бидний нэгдүгээр хам орших аргаар хам гарчих хичээлийн сэдвээр болчихлээ. Сайн бичих шүү. Дээд тооч ондоо бүрэн хоорондын цайгаа зөв аав. Анхлаацтай өөртөө онгоцсон картыг чи бас зөвхөн ажиглаад асуух өгүүлбэрт ямар онцлог шинж вэ? Хариулсан буюу өөрөөр өгүүлбэрт ямар онцлог шинж вэ гэдэг юм бэ? Ажиглаад сууж байгаа. Шар буюу цэнхэр болдог. Карт гэж юм чинь.
Одоо бид бүгдээ тусгаалаад шар гаалтан дээр хөвгөлдөг. Шар гаалтан дээр маань ямар утгатай өгүүлбэр байгаа лээ? Асуух утгатай өгүүлбэр байгаа тийм үү? Асуух утгатай өгүүлбэрт маань ямар үг орохороо асуух утгатай өгүүлбэр болчихж байна гэдгийг ажиглаад нээж гаргаж ирээ. Тэгвэл өдөр хамтраараа. За. Тийм үг хаалаа. Тийм үг орсон учраас асуух утгатай өгүүлбэр болж байна гэдгийг гаргаж ирнэ.
хэлбэрж ярих уу? Хүүрэн хэлбэрж ярих уу? Одоо энэ надад гэж болохгүй шүү. За. Аа тийм. Дараагаас ахаараа. За энэ ямар үг байх вэ? За одоо таана. Энэ цаасаа аваа. Багаараа ярьцад нүхий. За. Yeah.
гэдэг үгийг асуугаад бол тэнд ямар үг авах вэ? За би бодлоо. Ямар амтд жимс идэв? Хэн амтд жимс идэв? Хэн гэдэг үг маань яаж вэ? Хогч шүү тийм үү? Гэхдээ бидний асуух хоёр маань Үсийг аймгийн юу болж байна? Үсийг аймгийн юу вэ? Хэн гэсэн? Юу юм бэ? Асууд болж байна тийм үү? За одоо уншиж үзье. Хэн амтд жимс идэв? Энийг яриад байгаа юм даа. За. Наадмын таврын саний ажилласан дээр юм байсан уу? Байсан. Бүх ажил байсан тийм үү? За одоо дараа нь. Хүүхдүүд ямар жимс идэв? Хүүхдүүд ямар жимс идэв? Бодож байгаа тийм ээ. Асах өгөхөр дотор маа ийм үгс байсан. Дахиад ямар үгс хэлээ? Ийм үгс гарч ирж байна. За гурван. Энийг баг ярьж байгаа. За хүүхдүүд Хүүхдүүд ямар жимс идэв? За гарыг өгнө хараарай. Амтд жимс яа. Зөв юм уу яа гэдэг? Зөв. Харч нөө. За хүүхдүүд энэ дээр одоо төгөлт хийж авах нь шүү дээ тийм ээ? За тэгвэл асуух өгүүлбэр маань асуулт. Асуух өгүүлбэр гэж яг юу хийж чадна юм? Бүгдийн нэгтгээд базаад нэгдсэн нэг ойлголтоо өгье гэж бодож байгаа. Та ярьж та. Асуух өгүүлбэрийн ийм өгүүлбэр орсон байвал асуух өгүүлбэр хэлнэ. Хит цаана ярьцгаа. Асуух өгүүлбэрийг тодорхойлтыг багшаа гаргаж ич хэлмээрээ. Бусдынхаа үгийг сонсон шүү. Оо,
өгсөн. Асуултын тэмдэгт өгсөн. Гин. За ушиг юм байна. За. Танаа багта санаа нэрч авах та нар өөртөө яах вэ? Үнийг дүгнэх ёстой тийм үү? За. Манай баг артистны багтай За оо санаа баг нэ хамтдаг. За тийм үү. Танаа баг шат өөр юм хэлж байгаа байхгүй юу? За дахиад баштай дээр. За тэгээ өөр юм байна. За телефоны багийг хийсэн хараг зөвөө гэж үзэж байгаа багууд байна. Харагдаа шүү. За ингээс хайртай багийн хариултыг би дэмжиж байна. Асуу хөлбөрж инээлээ. За ингээс би намын эдний хариулт үнэн зөвөө гэсэн баг байна. За яа эдний багийг яагаад гэж бодож байгаа? Зүгээр хилээчтэй яриачтай уу яасан бэ? За. Асуу хөлбөрийн асуулт нь хэдэрэ? Орж штэ. Тэгвэл асуу хөлбөр гэж юу гэж орж байна? Асуу хөлбөр нэг ямар өгнө бидэгээ нүнэдэг? Үсээнгийн. Зөвшөөрч чам. Асуулт. Үсээнгийн асуулт орж юм байна. Үгийн араас дагдаг. Үсээнгийн асуулт. Энэ гэр өксөдийг нийлүүлээд орсон тэр өгүүлбэрийг юу ч хэлэх гээд байна? Энэ өгнөд орсон өгүүлбэрийг ямар өгүүлбэр хэлэх гээд байна? Асуу өгүүлбэр гэж хэлэх юм байна. За тэгвэл бүгдээрээ асуу өгүүлбэрийн асуулт гэж байгаа одоо энийг бүгдээрээ бичиж авъя. Тэгтээ бичиж авъя. Дэвтэрээр бичиж аваарай.
За дууссан уу гэдэг? За багш нь нэг жишээ танах хэлээ да. За сонсож байгаарай. Бид нар асуух ба үүрнэг юу гэж хэлээд вэ? Үүрбэр гэдэг гэж үзэж байгаа тийм ээ. За сонсъё. Чиний нэр хэм бэ? Чам. Цэг Тимүрхэн. За энэ хүүхд надад үгээр хариулт уу? Өгүүлбэрээр хариулт уу? Үгээр. А? Өгүүлбэрээр хариулснаа. Үгээр хариулсан тийм үү? Дахиад сонсъё. Чиний нэрийг хэн гэдэг вэ? За юу хариулав? Үгээр. Гэхдээ бид нар ямар үг гэж байгаа вэ? Үгээр хариулах юм уу? Өгүүлбэрээр хариулах юм уу? Өгүүлбэрээр хариулах юм. За дахиад асууя. Чиний нэрийг хэн гэдэг вэ? За энэ хүүхд яаж хариулах? Өгүүлбэрээр. Бүрэн гүсцэн хариулах юм уу? Чиний нэрийг хэн гэдэг вэ? За ямар хариулт вэ бас? Өгүүлбэрээр. За чи хэдэн настай вэ? Би 7 настай. Өгүүлбэр. Чи хэдэн настай вэ? 7 настай. Үгээр. Тэр юугаар харах бастай байгаа те? Өгүүлбэр. Чиний санагдах зүйл юу вэ? Чи юу хүсдэг вэ? Чи юу хүсдэг вэ? Чиний дуртай хичээл юу вэ? Яаж харах бастай вэ? Цагаа чам. Асуусан өгүүлбэртэй бүтэн өгүүлбэр буюу хөөрмөг өгүүлбэрээр яах ёстой вэ? За тэгвэл өнөөдөр үзсэн хичээлээ чинь бид хамаар шалгаад. За нэг их уншиж өгье. За анхааралтай сонсож. Өөгийн сэтгэл. Өвгөн айлг тарьж байв. Хүү түүн дээр очлоо. Та яах гэж алим тарина бэ? Энэ алимыг ургахтаа их удаан хүлээн. Урсны дараа та идэж чадахгүй шүү дээ. Таны шүд дийлэхгүй гэж хүү хэлв. Би идэхгүй ч бусад хүмүүс идэнэ. Тэгээд тэд надад баярлалаа гэж хэлэн хэмээн өвгөн хариулжээ. За таныг нэрийг зарлаа. Тестийг ажиллана. Уучлаарай багш нь буруу очиж. Энэ шар дээр бичсэн байгаа. Шар баасан юм. Даалгаврыг ажиллана. За хамтран багаараа очиж ярилцсан шишөө. Үзэл багууд айгуугаа ихэнх ярьсан шүү дээ. Яагаад үгүй аймыг идэж чадахгүй?
ёстой учраас гэж. За. 5분에 대해 сонсон байгаа бүгд. Байна. Байх. Таймер тийм авто бүгд адилхан хэлсэн мө. Тийм үү? За тийм дахиад харъя багш нараа да. Их сайн байна. Яг өстой дээ бид нар. Асуусан өгөөд бүтэн өгөөдрээр яг ингэ хариулж хэлсэн. Өөрөөр хэлбэл маань юугаар төгсчээ? Өөрөөр өгөөдөр маань юу нэ? Юугаар төгсч байна? Цэгээр төгсч байгаа чи цэгээр төгсч байна. За дараахан. Яагаад өгөн альбиг идэж чадахгүй? За ихсэн бэ. За хамгийн сүүлд дасгал. Найдвар дэвтэр. Доктор сутаа. Өөрийгөө үнэн. Би энэ үгтэй массаа адаа. Доктор адаа. Айгаас бүгд хэлээ. Өөрийгөө үнэн. За маш сайн гэж үзэж байгаа бас сайн дээр өөрийнхөө дүгнж өгнө. 3 онцтой дагуу хариулна. Дутуу алдсан гэж үзвэл дутуу дээр өөрийгөө бүжиг яагаад гэдэг шалтгаанаа багтаа бичиж өгөөрэй. За. За бичээд гэртээ орсон бүгдүүдээ баярлалаа. Гэртээ бүгдээрээ 2 асуух өгүүлбэр бэлдээ. Бичээд түүндээ хариулж ямар өгүүлбэр өчгөө? Өөрнөө өгүүлбэр. За.